Жагаар сар гихчээр өнөөдөр олон нийтийн сүлжээгээр цагдаагийн нэгэн албан хаагчтай холбоотой бас нэгэн дүрс бичлэг тавигдсан олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм байна. Явган хүний гарцаар дайрчих шахам өнгөрсөн цагдаа ууртаагаар омогдлоо гэсэн ийм тайлбар бүхий дүрс бичлэгийг нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд байршуулсныг олон хүн цааш нь шеэрлсэн байна. Энэ бичлэгийг та бүхэнд одоо үзүүлье. Өнөөдөр захин ертөнцид нэгэн цагдаагийн албан хаагчийн зөв бус үйлдэл гаргасан байж болзошгүй талаар бичлэг цацагдсан. Аа юу? Чи хаана цагдаа ямар цагдаа? Ямар цагдаа? За бичээд байгаач. Бичээд байгаач. Харин тус цагдаа өөрийн Facebook хуудасаараа дамжуулан гаргасан үйлдэлтэд тайлбар хийсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү бичлэг дээр гарч байгаа цагдаагийн тухай анхаа Facebook-т пост хийсэн хүн нь согтуу цагдаа гарцсан дээр дайрах шахлаа гэсэн гарчиг өгсөн байжээ. Харин бичлэг дээр гарсан цагдаа согтуу эсэх маргаан чухам юунаас болсон гэдг нь тодорхой бос. Ямар ч байсан тэрээр өөрийн Facebook хуудасанда дараах тайлбарыг бичжээ. Тэрээр за нэг л өдөр од болчихлоо. Гэхдээ уудаггүй хүн согтуу гэж дуудуулах их сони юм байна. Зам хөндлөн гарч байсан залуу гинэт урдуур годхийн гүйхээр нь сандраад сигнал дарсан чинь уурандаа машины минь хаалгыг хүчтэй өшгөллөө. Яаж байгаа гэд буугаад ирсэн заамдаж аваад дээлний захыг урчгаар нь дээлээ тайлаад дээл урчглаа хүзүү улаалгаад яаж байгаа хилцс рүү явъя гэд хувцснаас нь чиртэл бичлэг хий энэ төр гэлээ. Тэгэхээр заа хүмүүс буруугаар ойлгох нь гэж бодоод явах гэтэл бичлэг хийж байна ингээд байхаар нь бичлэг хийн гэж цагдаа нарыг айлгах нь үнэхээр хүчтэй болжээ гэд очиж авах гэснээ. За ямар буруу юм хийсэн биш гэд орхиод явсныг минь цогтуу цагдаа гэд зүгээр л хөндлөн гарсан хүнийг зодох гэсэн мэт ярьж байгаа. Тэгээд дээр нь хөөрөөд цагдаа нарт гомдож боломж олдвол муулах гэд байдаг хүмүүс бахан ханах мэт ямар эвгүй сэтгэгдэл төрж байна. Эмзэглэж байна шүү. Уучлаарай. Энэ төөрсөн хүмүүст хайртай албаныхаа нэр хүндийг хуулуулах боломж олгосондоо үнэхээр урам хугарч байна. Намайг үнэхээр уучлаарай гэж бичсэн байна. За тэгэхээр энэ дүрс бичлэг дээр гарч байгаа цагдаагийн албан хаагч бидэнтэй бас телефон утсаар холбогдож яг энэ цаг мөчид шууд тайлбар хийхийг хүсэж байгаа юм байна. Ингээд бид цагдаагийн албан хаагч Жамд орчтой утсаар холбогдож байна уу? Байна. За сайн байна уу та? Игэл үзээс тантай холбогдож байна. Бид шууд эфирт холбогдож байна. За тэгэхээр олон нийтийн сүлжээгээр дүрс бичлэг гарлаа. Цагдаагийн албан хаагчтай холбоотой. Тэгээд явган хүний гарц дээр дайрчих шахам өнгөрчөөд ууртан нарах омогдоод байна. Энэ цагдаа согтуу юм биш үү гэсэн ийм тайлбар өгөхөд дүрс бичлэг танд одоос хамаатай юм байна. Та хариу тайлбараас бидэнд өгөхгүй юу? Ер нь яг юу болсон юм бэ? За юуны за энэ мэдээлэл ингээ гарч байгаа үнэхээр харамсаж байна. Бас өөртөө ч гэсэн их буруу өгч байна. Их эвгүй байдалтай их мэдрэмжтэй хүн утсаараа зураг авч мэдрэмжтэй тэр хэсгийг нь бичлэгийг тавьж байна. Тэгээ ер нь хүмүүс их айхтар болсон байна. Мэдээллийн сайт, мэдээллийн хурд гэж үнэхээр айхтар болсон байна. За одоо өөрөө ч бас өөрийнхөө одоо би ч одоо өөрөө цагдаа бэлтгэж гаргадаг хүн тэр хүмүүстэй анхааруулахдаа за та нар одоо ийм л байдалтай ийм л нөхцөлд ажиллаж байгаа шүү гэж өөрөө яг ийм зүйлтэй нөр тулгаар бас эвгүй л байт юм байна. За юуны өмнө явж исэн энэ бичлэгийг үзсэн бүхэл хүмүүсээс уучлал гомоор байна. Тийм ийм характергүй үйлдэл гаргаж байгаа мэтэр бичлэгт харагдсандаа үнэхээр харамсаж байна. За тэгээд цаашлаад энэ дээр бас нэг жоохон тайлбар хийх юм зүг бахоо. Тэгээ юуны тухайн төрөлгүй энэ сайтн дээр тавигдчихлаа гэж хүмүүс уцтаад та ингээд гараад байна. Тэний ингээд сайтн дээр ч хүмүүс айхтар юм бичээд байна. Та нэг хараад гаач гэд над руу ингээд фэйсбүүкээр линкийг явуулаад тэр линкээр нь орж үзлээ. За тэгээд үзсэн чи ер нь их сэтгэл гонсоомоор энэ цагдаа муулсан айхтар юмнууд бичсэн. За тэгээд тэр улс төртэй холбосон байсан гэдэг одоо би өгн энгийн л хүн юм байгаа. Зүгээр мөрөөрөө ажил хийж байгаа энэ албанд энэ цагдаагийн албанд орох гэж их л хөдөлмөрлж хөлс хүчээж авахж олон жилийн нүүр хөдөлмөрийн дараа л нэг дөнгөж дэслэгч цолоо зүгээд одоо удаагүй байна доо 2 жил гараа одоо 3 дахь жилдээ ороод явж байгаа ийм л хүн. За тэгээд албаныхаа нэр хүндийг унгаа энэгээр ингэж ярьж байгаа үнээр харамсаж байна. Зүгээр нэг гарцаар чидтэй баг гарцгүй шахуу газраар 2 хүн гарч явсан. Тэгээд за энэ 2 хүнийг гаргаж идээгээд нэг зог тусаа зогсчихсон нөгөө 2 хүн зогсчоор нь за тэгвэл урдуур нь гарч игээд явсан чинь нэг залуу нь гинт огл хараагаад урдуур мөргүүлж гисгаад гарахаар нь торомжлоод сигналд нь шүү дээ. Хүн чинь мэдээж яаж байгаа юм бэ гэдэг. Сигналч чинь машины маань хөлгөхгүй юу? Хаалгаруу нэлээд хүчтэй. Би хажуудаа ажлынхаа нэг залуутай явсан л та.
энгийн залуу байдгийг. Тэгээ хаалгаруу хөшгөлөөр нь энэ чинь хин ч гэсэн ундууц дургуутсан зогсоодгүй чи яаж байгаа юм бэ чи гээд зогссон чинь яадгийн стам чи чамаг инкер яадын чи хүнд айрлаа шүү гэхээр за чи яхаараа нэг гэдгийг чи хинийх нь буруу зүг гэж за чиний зүг үйлдэл чинь зүг юм уу гэж би буугаад ирэхгүй юу. Тэгээ яг нөгөө албаныхаа хувцсны гадуур дээлээ өмсчихсэн тэгээд дээлтэй нэг айл нэг ажинд очиж нэг дайхын бүгдийнх нь дайх үргэх гэж байгаа ирээд нэг дайх үргээгээд өгөөч гэхээр нэг очиод очих гэж явсан санаатай найзаагаа дагуулсан. Тэгээ яг нэг дээл мэлтэй яг сайхан шин өнөөдөр нэг албан дээрээ золгоцоо чинь тэгээ нэг сэтгэл өндөр сайхан явцгааж ирсэн чинь нэг нөхөр ингээ орж ирээд хамаг уур амьсгал өвдөд. Тэгээд энэ дээр бас согтуу мохтуу гэж бичсэн байна л да. Тэгээд яг өндөө бол шууд ингээд хүн чинь заамдуулаад дээл мэйл хоцсныхан зах урагдаад ирэхээр ер нь жоохон уур ундууч шилхүүрсэн л да би чинь зүгээр хүн утгаараа тэр цагдаа гэдэг утгаараа өрөөс амгшиж бадсан нөр байхгүй харин ч энэ зүйлээс айж имэж явдаг штэ. Тэгээд за энэ хоцсон маань ураа ичлаа энэ одоо яадаг нөхөрөө би дээлээ тайлаад тэгээ нөгөө ханцууныхаа давчиг тайлж чадахгүй ингээд санчид нөгөө чинь цаашаа яваад өгдөө би яаж зүгээр өнгөрөх вэ энэ одоо хоолой үзэнгээ аваад цамцны захам хүртэл ураа ичлаа да өөрөө тэр уцтайгаа явж л байна л. Ингээд нөгөө нөхдөр очсон чинь нөгөө чинь яасан ч яд юм аа ер нь хийвгүй байдалтай дургу үргээд харна гэж ярьчаар бас болохгүй байх л та. Тэгээ нөгөө залуутай чинь ингээд өчи намайг дагаа яваа би чамтай цог хилцээр очиж байгаа асуудал шийдэн би чамтай годомжин зодолтыг хөлдөлсмөр байна гэд чирсэн нөхрийн хувцс нь урагдаад ахгүй. Тэгээд нөгөө чинь ингээд чирсээр хувцс нь урагдаад болохоор хүмүүс хажуунаас хийвгүй байдалтай би нөгөө дээлээ талаад машин руугаа шидчихэд нөгөө залуу руу гүйчихэд ингээд зурлцсан чинь хүмүүс хийвгүй байдалтай хүлээж аваад харна. За би нэрээ энэ бас их муухай харагдаж байгаа шиг байна боли гэж одоо за тэгээд хаяад машин руугаа явжсан чинь нөгөө чинь би бичлэг хийн мэн гэдэг араас биш уцмууц барай явахгүй. Тэр нь тоохчгүй машин руугаа сууж явснаа гинт бодлоо. Энэ ер нь хүмүүс яагаад ингэж юм хүмүүсийг ер нь ингэж бичлэг хийн гэж ингэ цагдаагийн аль багшдаг дарамтлж айлгаж идэв. Ямар учиртай ингэж удаад очиод уцын шүүрж авах санаатай очисон яг наа бичлэгэн дээр чинь үлдсэн байлаа л да. Уцын шүүрж авах гэсэн нөгөө залуу хажуудаа явсан нэг өшөвтөр залуудаа маа өчгшиг болсон. Тэгээд за ер нь буруутай үйл хийсэн биш дээ хайдсан байхгүй. Нэг тиймэрхүү юм болсон. За тэгэхээр жамдарч би эндээс одоо юу гэдгийг та хэн нэг одоо буруутгах гэдэг юм уу зөвтгөх одоо боломж болон ирэх алга яг гэвэл би олон нийтийн хэл мэдээллийн хэрэгслийн одоо игэлгэдэг энэ байгууллагыг төлөөлж энд сууж байна. Ер нь зүгээр яг хоо сүүлийн одоо жилүүдэд анзаарч байгаа нэг юм юу гэхээр олон нийтийн сүлжээгээр одоо дамжуулж хэн нэг нийтээрээ гутаанд оромжуулдаг гэж зүгэж хараадаг ийм байдал нэлээд газар авах хандлагатай байгаа тань л да. Та сая өнгөрсөн цагаан сарын 22 дээр туглыг ботго гэдээ андуураад зураг оруулчихсан охиныг одоо бас харсан бах. Тэр охиныг одоо нийтээрээ л одоо маш ихээр илдвэрлээд аргаа барсан ээж нь хүртэл яг өөр шиг чинь Facebook хуудсан дээр бас тайлбар хийсэн байсныг би харсан. Тэгэхээр ер нь яг ийм байдалд орж байгаа хүнд ер нь ямар мэдрэмж төрж байна вэ? Ер нь хийгүй юм байна. Хинт би одоо зүгээр яг хувь хүнийхээ хувьд бол надад нэг асуудал алгаа. Ийм асуудал бол зүгээр би энэ цагдаа цамцаа зүгээр цамцан дээр байсан полис гэсэн тэмдгийг хуулаа хийчихсэн би зүгээр энгийн л иргэн зүгээр л иргэн хүн шүү дээ. Тэгэл тэр иргэн зүгээр энгийн иргэн хүн хоорондоо ингээд зөрчилдөө зодтолдож муудалцаад боо юм болоод ингээд бодомжинд өөмөс янз бүрийн болсон бол энэ хоёр хүн хоёулаа цагдаа зэрэггээд явах байсан баг. Тэгэл айл нь цагдаа миний тал дороосоо гэл бодох байсан баг. Тэгээд зүгээр яг энэгээр дамжуулаад энэ хүн зүгээр миний нэр хүндэн биш зүгээр миний албаны нэр хүндэн амар ноцтойгоор хандж байна л да. Тэгээ одоо би ч гэсэн одоо энэ дээр их хэмзэлж байна. Ягаад тэгэхээр одоо надаар дамжуулаад энэ цагдаагийн аль багчдын нэр хүнд ерөөсөө бүгдийн л нэтер сайтаар бол ерөөсөө мэдээгээр ч гэсэн ингээд бутаанд оромжилчлаа л да. Тэгээд цагдаагийн аль багч хүн согтуу тэгээд ерөөсөө их амгалан байдаг хүмүүс рүү ингээд дайр давталдаг гэдэг ийм яриа ерөөсөө хаасаагүй яваад идэг. Тэрэнд ихтэл үнэхээр тийм байна уу гэхээр үнэндээ хувцсандаа баригдсан, дүрмэндээ баригдсан, яста өөрөөр хүнээрээ байж чаддгүй хувцсараа л одоо хувцсандаа л нөгөө баригдаж одоо баг нэг юу гэдэг үлээ одоо ингэж хоригдож амьдардаг хүмүүс шүү дээ. Тэгээ одоо яг энэ хүн ингээд би одоо ингээд бодоход би маргаашнаас эхлээл одоо сургууль дээр очиод хүмүүсээс шөмжлөл сонсон. Тэрнээс сайхан үг ерөөсөө сонсохгүй шүү дээ. За. Тэгэхээр энэ албаны нэг хүнд унгаана гэдэг бол их аюултай зүйл байгаа юм л да. Ерөнхийдөө бол бараг л өөрийгөө энэ ажлыг ингэж шин сэтгэлээсээ хийсний үр дүн одоо энэ ажилдаа үнэнч зүтгэсний одоо энэ ажилдаа хайр одоо
хайр нойргүй ажилласан тэгээ гэр бүлийн хүртэл заримдаа үгүйсгэж гэр бүлээсээ хүртэл ингэж хүнийг ондоон барин ингэж энэ ажлын төлөө зүтгэсний шагналыг одоо ингээд шууд үгүйсгэж ажиллаж байгаа юм. Тэгэхээр бас нэг талдаа гомдолтой л байгаа юм л да. Олон хүмүүс олон аав хүүхдүүд иймэрхүү байдлаар хохирч байгаа. Тэр тусмаа яг энэ цагдаагийн албаа гэж. Тэгээ хүмүүс ер нь өөрсдөө хохирохороо цагдаа гэж дууддаг юм. Яг ясам дээр ингээд зүгээр нэг цагдаагийн албаа өгч юм. Хүнийхээ хувьд нэг характергүй зан гарцсан гэх юм уу да нэг тийм байдал. Нэг үйл явдлыг үзэгдэх төдийд л ингэж сайтаа шуугж байгаа. Би одоо үнэхээр